Амьдралын ном. Амьдрал гэдэг агуу том сурах бичгээс сурч судалж яваа бүх хүмүүсийн амьдралыг үзэх үзэл тэр бүр адил байдаггүй. Тиймээс тэр өөр үзэл бодлыг сонсон хамт ярилцах зорилготойгоор бяцхан сониуд зандаа хөтлөгдөн хийж буй ярилцлага хэлэлцүүлгүүд маань Амьдралын ном подкастаар та бүхэндээ хүрэх болно. За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо Амьдралын ном подкастын 4 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болоод. Тэгээ миний би Солонгос улсын Сөүл хотоос Салина. Тэгээ зочин оролцогч маань өөрийгөө танилцуулчих уу. Сайн байцгаана уу. Миний би Эрдэнэсээр Сөүл хотоос ирж байна. За өнөөдрийн сэдвийг сонин сэдв байгаа тийм ээ. Түрүү 7 хоногт ярилцж байгаад гаргасан байгаа бид хоёр. Тэгээд Солонгос улсад гэрлэлт ямар байдаг вэ? Монгол улсад гэрлэлт ямар байдаг вэ гэсэн талаар өөр өөрсдийнхээ мэдээллийг цуглуулад миний хувьд болохоор зэрэг Монголынхаа талаар мэдээлэл цуглуулсан. Эрдэнэсэн маань болохоор зэрэг Солонгос улсын талаар статистик мэдээллүүдийг цуглуулсан байгаа шүү, тийм ээ? Тий. Тэгээд ойрын жилүүдийн гэрлэлтийн байдал, гэр бүл туслалт ямар байна гэсэн сэдвээр ярилцах гад сууж байна. Тэгээд ерөнхийдөө бол гэрлэлтээс болж гарч буй хор уршиг ямар учраас одоо хүмүүсийн гэрлэлт салгалт их байна тийм үү? Ямар үед гэрлэлтийн тоо хэмжээ их байна, хизээ их байсан, хизээ бага байсан гэх мэт. Ерөнхийдөө энэ статистик үзүүлэлтүүдийн ард яг ямар учраар нуугдаад байна гэдгийг аль болох бид хоёр жоохон тааж бодтой дүн шинжилгээ хийж нэг бодтой дүгнэлт гаргах гэж хичээлээ. Харин тий. Өөрөөсөө хэлээ тийм ээ. Тий. Эхлээд нэг юм ярьчих. Нэг дээр хаанаас ч үлээ мэдээлэл олж ирсэн. Монгол улсын 8 эмэгтэйд нэг эрэгтэй ноогддог гэсэн. Чи тийм сонссноо? 8 эмэгтэйд нэг эрэгтэй. Тий. Тэгэхээр эмэгтэйчүүд нь тийм их байгаа гэд. Тийм их байдаг. Тийм сонсохгүй. Тэгээ би гайхаад тэрээ тийм багтаа гэд. Тэгээд тэгсэн чинь яг тэр үед баримтыг хараагүй байжаа. Тэгээд саяхан харж үзлээ. За тэгсэн чинь ерөнхийдөө бол нэг ял 8 эмэгтэйд нэг эрэгтэй тийм их зөрүү бол байдгүй байна. 2018 оны байдлаар ингээд харлаа л. За. 0-аас тэгтээ 2018 оны байдлаар 0-аас 4 насны хүүхэд хамгийн их хөвгөлтэй юм байна Монгол улсад ерөнхийдөө. За. Тэгээд эрэгтэй хүн гэсэн чинь 20-оос 24 насны хүн 123 мянга байхад эмэгтэй нь 121 мянга. Энд дээр нэг 2000-аар их байгаа даа. Тэгсэн чинь 25-аас 29 насны хооронд эрэгтэй хүн 147 мянга, эмэгтэй 146 мянга. Ерөнхийдөө ойролцоо явж ирсэн. 30-аас 34 насны эрэгтэй гэсэн чинь 146 мянга, эмэгтэй 148 мянга гэл буцаад нөхчиж байна. Тийм багт. Тэгээ ерөнхийдөө тэнцүүл байд юм байна. Ер нь бол ойролцоо л байд юм. Тий, ойролцоо. Эмэгтэйчүүд илүү л байд юм байна. Эмэгтэйчүүдийг арай олон эрчүүд нь цөөхөн байдлаар их ойлгоод байсан шүү дээ. Харин эмэгтэйчүүд аюул алтан тэгээд ер нь л ойролцоо л байд. Тэгэхээр ойролцоо л байд юм. Харин тийм байна. Солонгос улсад тий эрэгтэй ямар вэ? Эмэгтэй хоёр нь. Ер нь ингээд нэг статистик үзүүлэлтээр харангууд юу юм бэ л дээ. 7 онд Солонгос гээд хамгийн их хүүхэд төрсэн он юм байлээ. 1970 ойролцоогоор сая гаруй хүүхэд төрсэн юм байлээ нэг жилдээ. Бүр хамгийн нэмэлтний байлээ. Бүр хамгийн сонирхолтой. Тэгээд одоо ингээд 18 он гэж бодоход 7-оос 18 он руу ингээд хүүхдийн төрөлтийн тоо айгүй буурсан байгаа байхгүй юу? 18 онд гэхэд 357 мянган орчим хүүхэд төрсэн гэдэг. Тэгвэл 70 онд төрсэн одоо хүмүүс чинь одоо бол нэг 48-стэй байгаа шүү дээ 49-стэй. Тэгэхээр 25-аас 49 насны хүмүүс ирэхэд бол Солонгос хамгийн их юм байлээ. За нэгдүгээр, хоёрдугаар эцүүд нь бол арай нэг хумгай юм л Солонгостоос
Солонгост бол. Тэгэхээр ирчүүд бол арай олонтой гэж ойлгож болно. Харин яг автор зөрүүтэй бол биш юм байлээ. Тэр статист үзүүлэлтээ хараад бас л ойролцоо. Гэхдээ ирчүүд нь тав батал. Зөв. Монголоос л эсрэгээр юм биш тийм ээ. Монголоос л эсрэгээр л юм биш. Тэрний дараа хоёлаа гэрлэлт рүү орох уу? За тэгээд гэрлэлтээс чинь хоёлаа ерөнхийдөө гэрлэлтийн талаар эхлэх нэг жоохон статистикийн Солонгосын Тунгэ чон гэдэг статистикийн одоо Korean статистикийн хороо байдаг. Тэндээс ерөнхийдөө тоон үзүүлэлтүүд авч ерөнхийдөө харсан байгаа. Тэгээд ингээд Солонгосч одоо ингээд гэрлэлтийн нас лөө гэд хойшлцсан. Тэглээ ингээд хожуу гэрэлдэг болцсон байлээ нэгдүгээр. Хоёрдугаар сүүлийн үед ингээд хараад хаад одоо түрүүн би 7 он гэж ярьлаа л да. 7 оноос хойш 2018 он хүртэл ингээд статистик үзүүлэлтийг харахад ерөнхийдөө 70-аас 2003 он хүртэл ингээд гэрлэлтийн тоо дандаа өссөн юм бэл. Ер нь бол 2003 он хүртэл дандаа жил бүр ингээд өсөлттэй. Тэгээд 2004-өөс 2017 он хүртэл гэрлэлтийн насны тоогод буураад шидэл гэрэлж буй хүмүүсийн тоо хүртэл буурсан үзүүлэлттэй ингээд тогтмол буурсан бүр. Тэгээд хүнийгээ дагаад ингээд гэрлэлтийн одоо ингээд бас бүр хожуу гэрэлдэг болцсон. Эрэгтэн 17 18 оны байдлаар ерөнхийдөө дундаж үзүүлэлт эрэгтэн хүн 33 нас орчимд ерөнхийдөө гэрэлдэг нэ дундаж гэрлэлтийн нас нь. Тэгтэл эмэгтэй хүмүүс маань 31 орчим наснда ерөнхийдөө дунджаар гэрэлдэг. За тэгэхээр дунджаар гэрэлсэн эртдээ нэг 27 28 таа хожуу нь гэрлэхэд 35 36 наснда ерөнхийдөө хүмүүс гэрэлдэг гэсэн утга болоод байгаа байхгүй юу? Энэ үзүүлэлтээс харахад. Тэгээд энэ ерөнхийдөө яагаад энэ гэрлэлт ингээд нэгдүгээрт өсөжсэн гэрлэлт ингээд буураад эхэлвэ? 2004 оноос эхлээд 18 он хүртэл тогтвортой. За яагаад ингээд хүмүүс эрт гэрэлдэг байж байгаа сүүл рүү ингээд 30 нас хүртэл ингээд гараад явчихваа. 30 гаргаж гэрэлдэг болчихваа гэдэг ингээд асуудал үүсчихлээ юм л да. Яагаад ингээд энэ асуудал үүсээд байна гэдэг ерөөдөө ингээд нэтээр нэлээд сайн судалж үзлээ. Бас хажуугаар ингээд ганц 2 3 4 хүмүүстэй ярилцаж үзлээ. Лабораторийнхантаа, сургуулийнхантаа, таньдаг солонгос найзуудтайгаа. Тэгэхэд хүмүүс ерөөдөө бол нэлээд ойролцоо хариулт хэлж илээ. Яагаад ингэж орой гэрлээд байгаа талаараа. Тэгээд ерөөдөө ингээд тэр хүмүүсийн ингээд хэлсэн хариултыг ингээд нэгтлээд ингээд цуглуулж үзлээ л дээ. Тэгэхэд тухайн хүмүүст ерөөдөө дийлэнх хүмүүс маань юу гэж харилж байна гэхээр нэгдүгээр одоо эрхчлөөдөө тийм сайхан урт хугацаанд өөрийн дураараа амьдрахыг илүү үзэж байна гинэ нэгдүгээр. Аав гэрлээд хин нэг гэр болоод ингээд хүүхд төрүүлээд ингээд аач одоо нэгдүгээр нэг ястандаа өөрийнхөө эрхчлөөгөө асуулахгүй гэсэн хүмүүс аягүй их байгаа байхгүй юу? Залуу насны нэрээ ингээд эрхчлөөтэй байдлаар хүссэн юм а хийгээд ингээд аялаа зугаалаад ингээд явахыг аягүй хүсдэг нэ. Тэгэнгүүт хоёр дахь шалтгаан нь болохоор ингээд хүүхэд өсгөх нэ хүүхэд өсгөх. За. Хүүхэд өсгөх нь ингээд аягүй Солонгост бол нэлээд том ажил. Яагаад гэхээр хүүхэд өсгөх ингээд аягүй их зардал шаардсан ажил байдаг нэ. За бүр ямар хэмжээний зардал шаарддаг юм болоо гэж яг сонирхож үзээд ганц судалгааны материал уншиж үзлээ л дээ. Тэгсэн чинь аягүй сонирхолтой тийм тоон цулт гарсан. За нэг нийт ингээд 9705 орчим ингээд айл өрхөөс судалгаа авсан байл да. Ким Син Вон гэдэг Солонгосын одоо нийгмийн судлалын талын профессор байгаа байхгүй. Энэ хүн болохоор ингээд 9705 айлаас судалгаа авахдаа ингээд жилд одоо хүний хүүхэд төрүүлээд их сургуулаа төгсөх хүртэл одоо бакалаврын зэрэг хамгаалах хүртэл нэг хүүхэд өсгөхөд хэдийн хэмжээний ингээд өртөг зардал хэрэгтэй юм бэ гэд судалгаа гаргацсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ судалгааны хариуг нь харалтал 262 сая вон зарцуулдаг гинэ. Нэг хүүхэд өсгөхөд. 262 сая вон шүү. Тэгээд тэр нь болохоор хүүхэд төрснөөс хавуулаад хүүхэд ахлах цэцэрлэгийн нас баг дунд ахлах анги за тэгээд их сургуулийн 4 жилийг төгсөөд ингээд яг энэ хүртэл хугацаанд дунджаар 262 сая вон ерөөдөө зарцуулт юм дундаж ажил. Гэсэн судалгаа байна. Тэгээ ингээд нөгөө энэ хүний судалгаа бол айгүй тийм нэр 1-3 жил эхний төрөөд эхний 3 жилдээ
6 жилдээ 13 нас хүртэл 16, 18 за их сургууль, коллеж дүүрэгтэл ингээд үргэлжилсэн. Хэд хэдэн хэрэг хэмжээний ерөнхийдөө өртөх шаарддаг бай гэдэг ч юм уу тий. Энэ бүгдийг ингээд уулзсан нэг тийм тоо зүйл байт юм л айгүй тийм сонирхолтой. Тэгээ ингээд хүүхэд өсгөхөд 262 сая вон гэдэг чинь одоо маш их мөнгө шүү дээ ерөнхийдөө бол. Тэгээ хүмүүсийн хариултыг ингээд тулгаа үзэхээр хүмүүс яг нь хүүхэд өсгөхөд зардал өндөр удаа гэдэг маань ерөнхийдөө батлагдчихж байгаа юм. Ерөнхийдөө манай шинээр одоо гэр бүл болсон хүмүүс маань хүүхэд өсгөхөд нэлээд ингээд төсөө юм болоод санхүүгийн баталгаатай байж ерөнхийдөө хүүхэд өсгөхгүй л айгүй тийм зардалтай байдаг нэ. Тэр утгаараа ингээд хүмүүс бас гэрлэхгүй. За гэрлээ гэхэд бас хүүхэдтэй болдгоо ч юм те. Тийм байдаг. Тийм байна. За тэгээ дээр нь өөрийн хүсэл мөрөөдөл одоо Солонгосын одоо их дийлэнх залуучууд маань тийм бодолтой гинэ. Одоо өөр хийхийг хүссэн мөрөөдөлд хүрэх гэж тэмүүлдэг гинэ их нь. Тэр мөрөөдөл нь гэрлэх за хүүхэд төрүүлэх ч юм хүнтэй суугаас илүү яах нь одоо өндөр түвшинд байдаг үү. Тэр утгаараа залуучууд маань илүү ингээд гэр бүл болохоос дандаа татгалздаг. За гэр бүл болохдоо хизээ гэр бүл болдог гэхээр өөрийн мөрөөдлөө биелүүлснийхээ дараа ч юм уу те тэр үднээс ерөөдөө гэр бүл болдог гэсэн хариултыг хийх хүмүүс хэлсэн байгаа ерөөдөө. За тэгээ дараагийн бас нэг том шалтгаан ингээд хүмүүсийн хариултыг хараад ажлын ачаалал айгүй их байдаг гинэ. Ажлын ачаалал 7 хоногт ерөөдөө Солонгос улс болохоор ингээд 7 хоног саяхан хууль батлагдаад засгийн газрын 7 хоногт 52 цаг ажиллах хамгийн дээд тийм үү 52 цаг ажиллах эрхтэй болгосон шүү дээ. Өмнө 68 цаг байсан юм билээ. Тэгээд 52 цаг гэдэг чинь хүртэл их тоохгүй юм бол бодоо тэгэхээр тэгээд ингээд хитрхи их ажлын ачаалттай учраас ингээд гэр бүлтэй гарах цаг байхгүй, эхнэртэй нөхөртэй болох цаг байхгүй, хүүхэдтэй болох боломж байдаг нэ. Солонгос залуу хүмүүс ялангуяа. Тэгэхээр ажилд ороход маш их тэмцэлтэнтэй шүү дээ. Өрсөлдөөнтэй Солонгос чинь. Өрсөлдөөж орж гэр бүл болоод ажилласаа төр зүр татгалзах. Тэгээд ажил хитрхи ажилтай учраас гэр бүлээр цаг зөрчилж чадахгүй учраас гэр бүлээгээ ингээд дараа нь 2 дугаар тавьдаг. Хүмүүс ихэнх нь хариулж байна. Иймэрхүү ингээд нэг 3-4 том шалтгааны үндсээр Солонгосчууд ерөнхийдөө ингээд гэр бүлэл төлөвлөлт илүү ингээд хожуу наснд ууш гаргаж иж ерөнхийдөө хүнтэй суудаг тийм хандлагатай болсон юм байна. Нэгдүгээр. За тэгээд үүнийгээ дагаад одоо гэр бүл ингээд хожуу хүнтэй суугаад эхлэнгүүт хүүхэд төрөлт багасдаг. За тэгээд түүнийгээ дагаад тухайн улсын хүн амын өсөлт удаашрдаг, саардаг нэг том асуудал тулгарч байгаа юм байна. Тэг яг энэ даваа би судалж үзлээ л дээ. Тэнгүүд 70-аас 2018 он хүртэл ингээд төрөлтийг үзэхэд ерөнхийдөө ингээд бас л 2004-5 оноос хойш ингээд төрөлт асар багассан. Асар хэмжээнд дандаа ингээд багассан үзүүлэлттэй. Яг хүн ам ярьсаа өссөөгүй гэсэн байна шнэ 2005-6 оноос хойш Солонгосын хүн ам өсөлт маш удаашрсан гэсэн. Тэгээ энэ маань бас л яг нь саяны олон хүчин зүйлсийн өөр дүндэл ерөөдөө илэрч байгаа илрэл юм болов гэж ерөөдөө хараад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд Солонгосын засгийн газраас нэг ийм арга хэмжээ явуулаад байгаа юм билээ л да. Хүн амын өсөлтөө дэмжих одоо шинээр айл гэр бүл болоо хүүхэдтэй болох юм бол сар бүр 300 мянган вон өгөх ч юм уу те. За тэгээд хүүхдүүдийн сургууль цэцэрлэгтэн заримд нь хөнгөлөлт олгох. За сургуулиас төрөөс татаас өгөх, төлбөрөөс чөлөөлөх, ажлын цагийг багасгах ч юм уу. Ерөнхийдөө олон төрлийн арга хэмжээл болно. Аваад л байгаа хэрнээ. Бас л дөрөвтэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа. Одоогийн ихэрж байгаа хүмүүсийн ерөнхийдөө санааг бол зовоожлаа юм байна л те. За тэгээд сонирхолтой нь бас нэг хүн амын өсөлт гэрлэлт маань одоо ингээд гэрлэлт маань хүртэл ингээд хожуу болцоор ингээд эдийн засгт хүртэл аягүй тийм сөрөг нөлөөтэй байдаг гинэ. Яагаад яаж нөлөө гэхээр ингээд гэрлэлт хожуу байх тусам хүүхэд яах нь төрөлт багасна. Төрөлт багасах тусам тухайн жилд одоо төрж байгаа төрөлтийн тоо багасаад байх тусам хожим одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа ингээд ажил хийх залуу хүчин нь багасаад дандаа яах нь настай хүмүүс ингээд нийгмийн дийлэнхийг эзлээд хэлдэг учраас тухайн улсын эдийн засагт маш ингээд хохиролтой ингэнэ ер нь бол.
Тэгээд ингээд зөвхөн ингээд гэрлэлтээс улбаалсан ингээд аягүй болон одоо сөрөг үр дагаврууд ерөнхийдөө байд юм байна. За бүгдөө ингээд статистик тоон үзүүлэлтүүдээр батлагдаад үзсэн. Ялангуяа сүүлийн үед ингээд энэ асуудал нэлээд том хүрээнд яригддаг болсон учраас маш олон эрдэмтэд судлаачид багш нар яг нь энэ тал дээр илүү их анхаардаг юм байна л да. За тэгээд ерөнхийдөө сая үл ерөнхийдөө ингээд гэрэлтийн талаар ерөнхий мэдээлэл хүргэжлээ шүү дээ. Яг Солонгос улсын хувьд ингээд хожим гэрэлсэн яг мэдээж зарим талаараа илүү тийм сайн давуу талтай юм байлээ уул нь бол. За тэрийг орцсон халиуна чиний дараа ерөнхийдөө бас жоохон үргэлжлүүлж ярьтiin билүү гэж бодоод байна. Ямар ч Солонгос улсад иймэрхүү жоохон одоо өнөөгийн төрх бол харагдаад байна. Харин Монгол улсын хувьд ерөнхийдөө ямар ер нь? За тэгвэл Монгол улсынхаа мэдээллийг хэлүүлье. Тэгээ Монгол улсад ингээд би бас нэг тийм статистик мэдээллүүдийг харлаа л да. За. Тэгээд харсан чинь ерөнхийдөө 2010 оны байдлаар нас бол нэлийн залуухан байна. 20-с 24 насныхан бол дийлэх гэрэлтийг хийсэн эрэгтэй эмэгтэй ижилхэн. Тэр маад тий 10 оны байдлаар яг эрэгтэй нэгэд их юм бол 26 настай хүмүүс дийлэх нь эмэгтэй нь 24 дундаж наслалтан тийм байна гинэ. Тэгээ бүр урагшаа харж үзсэн чинь 1979 онд болохоор зэрэг эрэгтэй нь 21 настай, эмэгтэй нь бүр 19 настай дундаж настай. Бүр маш их гэрэлтэй байсан байна шүү дээ. Харин тий бүр 19-тэй тэгээд 19. Тэгээд багаар 89 он гэхэд эрэгтэй нь 23-тай, эмэгтэй нь 21 гэл 2 насаар бүр огцсон өссөн байна. 10 жилийн дотор. Тэгээ 2000 он тэгээд харсан чинь эрэгтэй нь 25, эмэгтэй нь 23. Тийм бол тийм. Ерөнхийдөө бас Монголын гэрлэлтийн нас бол ерөнхийдөө өсөд байгаа харагдлаа л да. Тэгээ би бас бусад орны гэрлэлтийн дундаж насныг нэг халт харж үзлээ. Солонгос биш өөр орнуудыг. За. Ихэнх орнууд нь эрэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж насны эмэгтэйчүүдийнхээс 2 жилээр хожуу харагдаж байна гинэ. За. Тийм. Жишээлбэл хамгийн орой гэрлэлдэг нэг тэр судалгаан дээрээс харсан чинь Герман улс 8 оны байдлаар эрэгтэй гэрлэлтийн нас нь дундаж нас нь 33 нас. Нэлээд орой шүү дээ. Харин тийм. Эмэгтэй нь гэсэн чинь 30. Ерөнхийдөө Солонгостоос дөхүүлэн тий. Тийм энэ ойролцоо юм шүү. Тийм байна. Тэгсэн чинь хамгийн эрт гэрлэж байгаа насны гэсэн чинь Америкийн нэгдсэн улс 10 оны байдлаар эрэгтэй нь 28, эмэгтэй нь 26. 10 оны байдлаар. Тий, Америкийг эрт орой гэрлэх байх гэж бодсон чинь бас гайгүй харагдаж байна. Манда Монголынх бол зэрэг жил ирэх тусам нөгөө бусад орнуудыг бодвол эрт байгаа ч гэсэн те өөрийнхөө орны хувьд л хоошлол байгаа юм л да гэрлэлтийн нас нь. Тэгэхээр яагаад хоошлоод байна гэдэг нэг бас судалгааны ажил дээрээс уншиж үзлээ. Тэрэн дээр болохоор зэрэг манайх чинь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгт орон байсан шүү дээ. Тэгээд тэндээс зах зээлийн эдийн засаг руу шилжилт хийснээс болоод сүүлийн одоо 20 жилийн байдлаар эдийн засагт нийгмийн тийм амаргүй хүнд бэрх нөхцөлд залуучууд маань нийгэм нийслэлт байр сууриа олох, дээрээс нь өрсөлдөөнтэй нөхцөлд ажлын байрыг олох, олж одоо хөдөлмөр эрхлэх нь бас хэцүү болоод байгаа. Тэрнээс дээрээс нь нэмээд одоо амьдрахын тулд бас нэг сурч боловсрох гэдэг дээр айгүй их хугацаа зарцуулдаг болсон шүү дээ манай залуучууд. Жил ирэх тусам бакалавр, магистр гэдэг жил бол харамлахгүй явж байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Энэ бас тийм их нөлөө үзүүлж байгаа гэж байна. Тэгээ тэрний хамгийн бас нэг гол нөлөө нь Монголд одоо цалингийн дунд доод хэмжээ чинь нэлээд бага шүү дээ тийм ээ. Тэнгүүтлээ гадаад улс орнууд руу явж хөдөлмөр эрхлэх байдал бол нэлээд өссөн гинэ сүүлийн жилүүд. Нэг яг 20 жил шүү. Эдийн засгийн зах зээлийн эдийн засаг руу шилжснээс хойш гадаад руу явсан хүмүүс бол нэлээд ихсэн.
яа мөнгө одоо хоримтлуулах гэж л явж байгаа шүү дээ манай хүмүүс монголчууд тий. Тий. Тийм тэнгуут эдгээр асуудлуудад цаг хугацаа зарцуулснаас болоод өмнөх үеэсээ эргээд хожуу гэрлэх болсон юм байна гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр улс орн болгоны нэг өөр гэсэн нэг тийм онцлог бас байгаад байна л да тий. Яалтчгүй нийгмийн болон эдийн засгийн улс төрийн тогтворгүй байдал ч юм уу тэр бүхнээс хамаараар гэрлэлт маань эрт байх юм уу хожуу байх юм уу гэдгийг асар том зааг харагдаад байна. Ерөнхийдөө ингээд зах зээлийн нийгэм шилжснээс хойш илүү ингээд хүмүүс жоохон өөрийнхөө хөгжил тийм өөрийн оюутны хүмүүсийн одоо өөрсдийн мэдлэг тэгээд амжиргаанаас байл эдэрт анхаардаг болсон гэж гэрлэлтийн байдал маань илүүгээд хойшлцсон юм байна л да харагдахад. Яг үнэ. Бас нэг сонир мэдээлэл олж харлаа. Юу вэ гэсэн чинь нэг гэрлэлтийг ажил мэргэжлээс нь хамааруулаад нэг тоон үзүүлэлт гаргасан байна л да. Тийм. Тэгээд би харсан чинь гэтээ 2010 оны байдлаар гаргасан байсан. Тэгсэн чинь хөдөө аж ахуй загас хагнуурын мэргэжлэн ажилтнууд эмэгтэйчүүд нь одоо дунджаар бусдаасаа харьцангуй эрт гэрэлж гинэ. Хин нэг 20 хүрэхгүй гэрэлсэн байна гэж. За яагаад гэдэг вэ энэ ч одоо. Харин аюу сан мэргэжлээс хамаарад бас ингээд юу гаргасан чи аюу сан үзэл гарч ирсэн. Тэгээд тэгсэн чинь менежер тэгээ нэг контор үйлчлэгээний ажилтнууд байгаа штэ. Тэр эмэгтэйчүүд болохоор зэрэг бусад бас мэргэжлээс харьцангуй хожуу гэрлээд ерөнхийдөө дундаж гэрлэлтэнд нэг 25 орчим насных. Та гэрэлсэн байх юм. Барилгын салбар бас 24 нас хавцаа гэрэлсэн байна. Тэр юм бас хожуул гэрлэлт юм байна манай салбарынхан. Тийм тий. Харин нөгөө ажлын цаг тэгээ ажлынх нөхцөл байдал гэж хамаарат. Тийм би тэрнээс хамаарч харж бодож байгаа. Тэгээ би бас Солонгост дурдсанд ажлын ачаалал их учраас хожуу гэрэлдэг. Яг тэрний л тодорхой жишээл харагдаад ах шиг байна. Тийм бол харин тийм. Тэгээ бас манай Монголын хувьд болохоор зэрэг Монголын одоо гэрлэлтэнд нөлөөлж байгаа одоо өсөлт бууралтанд нөлөөсөн гол хүчин зүйлүүд гээд бас байна. Тэгээд тэгсэн чинь тэр нь юу вэ гэд төрөөс сүүлийн 10-аад жилд тий гэр бүл 10-20-ад жил гэр бүлийг бас дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүд бас нэлээд хөрхэн гаргасан юм байна л да. Тийм нэг хүүхдийн мөнгөөс ахвалаа. Тий яг үнэн ухаалал хүүхдийн мөнгө. Тэгээ бас нэг хэсэг шинэ гэр бүл болсон одоо өөр 500 дэмжүүлэх тий шинэ гэр бүлийн 500 мянга гэдэг өгсөн. Тэр нь гэр бүлийн тооны өсөлтөнд айгүй эргээр нөлөөсөн байна гинэ. За. Тий тэгсэн чи 1963-аас 2010 оны хооронд 44 жилийн хугацаанд заяа хүн амын тоон 2.6 дахин нэмэгдээд өрхийн тоон 3 дахин илүү хурдан өссөн байна гинэ. Аюу сан хэл хурцтай өссөн байна шүү дээ. Сүүлийн 40. Тий хурцтай нэмэгдэх. Тэгээд бас энэ нөгөө нэг тэтгэмжийн одоо өгсөн жилүүд нь болохоор зэрэг харьцангуй өсөж явснаа 10 онд зогсоосон юм байна шүү дээ. Нөгөө нэг шинэ гэр бүлийн 500 мянгаыг. За. Тэрнээс болоод 10 оны дараагаас бол өрхийн тооны цэвэр өсөлт нь эргээд буурсан байна гинэ. За тэгэхээр нааца мөнгнөөс шинэ гэр бүл болсны 500 авах гэж гэрэлсэн хүмүүс асар их байсныг л хаацсан шууд харуулсан. Тэгээд бодвол одоо тэрнээс хамаараад бас сөрөөгөр давар бас нэлээд байсан л хэлэхтэй бод. Харин бас тийм тэрэн дээр тийм гэр бүл байсан хүмүүс гэрлэлтэд туслуулаад дахиж гэр бүл болоод тэр юуг авсан бас тохиолдолоос гарсан гэж байна. Сонь үү. Санхүүгийн гэр бүлийн өрхөд дэмжих юм бол бас гэрлэлт нэмэгдэх. За тэгээд нөө төрөлтийн тоо нэмэгдэх нь хандлагатай юм байна л да. Тэгэхээр яалтч бас. Яг үнэ. Тий. Яг үнэ тэр яг хүүхдийн мөнгө гэр бүлийн тэр шинэ гэр бүлийн 500 мянгаас болоод 2.6 3 дахин нэмэгдсэн байхыг харах юм бол ерөнхийдөө манай монголчуудын юун дээр тэр гэр бүлийн өсөлтөнд тогтоод нэг тийм харагдаад шүү тийм ээ.
юм санхүүгийн талын гэхдээ тухайн үед бодвол ерөнхийдөө санхүүгийн хувьд ерөнхийдөө хэцүү байсан гэдэг нь ерөнхийдөө харагдаад байна шүү дээ. Нийгэм маань бүлтэй. Яг Жиргаанд зарцуулж байгаа санхүү маань хөрөлцөхгүй учраас энэ дээр бас маш их ач холбогдол өгсөн нь гэдэг хэдхэн тоогоор харагдсан л да. Тийм байх. Хэрвээ тийм эдийн засгийн хувьд одоо хямралгүй тийм байсан бол тэр шинэ гэр бүлийн төлөө 500 мянганы төлөө гэрлэх гэр бүл одоо байхгүйсэн ч юм лээ те хэн мэдлээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ер нь бол тоо ихэд тооны ард айгүй тийм олон сонирхолтой учир бүтээлэг юмнууд нуугдж байдгийг одоо нэг илрэл хайлал яриад ах шиг л та. Харин тийм. Ердөөсөө ингэ нэг гэрлэлтэн дээр тоо үзүүлэлт харж байгаагүй харсан ч юм бас айгүй сонин юм бас ажиглагдсан юм байна тийм ээ. Ихэн продукт тийм ээ. Сайн чи яагаад бодоод хайж олоод ингээд үзэхэр яалтчвал энэ үл яалтчвал энэ юм байна л гэсэн тийм үр дүн хүртэл харин тийм. Ерөнхийдөө халиуна чи юу гэж бодож байгаа юм? Солонгос одоо хоёлоо ерөнхийдөө Солонгос Монголын үлээлт голчлон авч үзэж байгаа хувьд ер нь яагаад ингээд гэрлэлт Солонгосын хувьд ингээд хожуу байхад Монгол ерөнхийдөө бас 28 29 гэлөө 18 7-ны байдлаар 18 оны байдлаар ерөнхийдөө 20-оос 25-аас 29 насны хүмүүс их байна гэсэн. Гэрэлдэг байна гэсэн үг тийм. Тийм, эрэгтэй эмэгтэй. Тэгвэл нөө урд нь яагаад ингэж чиний бодлоор өнөөдөр яагаад өмнө нь ингэж гэрэлтийн нас эртээсэн бол ер нь өнөөдөр юу гэж бодож байгаа. 79 оных бүр эрэгтэй нь 21, эмэгтэй нь бүр 19 байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бас яг тэрнтэй л би холбоотой авах гэж бодоод байгаа шүү дээ. Одоо нэг амьдралдаа зарцуулдаг одоо жил хугацаанууд айгүй бага байсан юм бол 10 жилээ төгсөөд гэрэлдэг байсан шүү дээ. Ерөнхийдөө бол дээр үед чинь 10 жилийн боловсрол авчаал гэрэлдэг. Эсвэл зарим нь бүр 10 жилийн боловсрол дунд сургуулийн боловсролтой. Тэгээд гэсэн чинь одоогийн нийгэмд бол ерөнхийдөө бакалавр бол одоо зайшгүй бараг болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тиймүүд тэрэндээ сурах хугацаанд жилээ зориулаад тэгээд сураад төгсжингүүтлээ нөгөө нэг ажил дээр гарах гад бас жил алдаад тэгээд ер нь баг багаар хоошлоод байгаа юм шиг байлуу гэж бодож байна би нүдтэй. Ерөнхийдөө ингээд юу яд юм бэлээ судалгаа байд юм бэлээ л дээ би ингээд сонирхож үзсэн чинь тэгээд судалгаанд тэр ямар судалгаа гэхээр ямар орны хүмүүс эрт гэрэлдэг вэ? Ямар орны хүмүүс орой гэрэлдэг вэ гэсэн нэг тийм судалгаа авахгүй ерөөдөө тэрчлэг барьж авсан. Тэгээд тэр судалгааны гол үр дүн нь юу вэ гэсэн чинь ерөөдөө хөгжиж би одоо дөнгөж хөгжиж би орнууд ерөөдөө хүмүүс нь эрт гэрэлтэнэ. Одоо эсвэл ядуубар орнууд. Харин хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудын хүмүүс ерөөдөө хожуу гэрэлдэг хандлагатай байдаг гэнэ. Яг үнэ. Тэрийг би харсан. Хан гэдэг нь одоо ядуу буруу хүмүүс орнууд ингээд сурж мэдэх хөгжих тал одоо тэгээд өөрийн зорилго хүсэл мөрөөдөлтөд хүрэх байдал ч юм уу тий. За амжилтын явж байгаа байдал нь арай хөгжсөн орнуудынхаа хувьд бас ингээд доогуур байдаг учраас тэр талдаа ингээд цаг зав зарцуулдаггүй учраас үлдэж байгаа сонголт ерөөдөө аль болох эрт гэрэлдэг нэ. Харин хөгжсөн орны хүмүүс болохоор ингээд ажлаас болоод өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл тэмүүлэлээ ингээд аваад ч юм уу тий. Нийгмийнхээ ингээд яалтгүй ингээд хөгжсөн орнчуудаа санхүүгийн хувьд маш бат бих байх учраас бат бих байж ингээд амьдрах учраас бас тэр тал руу амьдрахын төлөө ингээд аюу тийм ингээд хүчээл зүтгэл аюу их гаргадаг юм байна л да. Тэр утгаараа ингээд бас нэг хайдаг. За тэр түүнийгээ дагаад төрөлт багасдаг ч юм уу тий. Тиймэрхүү утгатай тийм юу хийсэн байсан үр дүнгээ тухайн судлаач маань тэгээ ингээд я бодохгүй. За үнэхээр нэрээ тийм юм байна да. Манай Монгол улсаас арчилсан одоо үйлдэл баримталт дийлгэрээд бас удаагүй шүү дээ төдийлөн бос орнуудыг арчилсан улсуудыг бодвол тэгээ социалист одоо төвлөрсөн эдийн засгаас одоо зах зээлийн нэм шилжээд удаагүй дөнгөж ингээд одоо л дөнгөж хөлөө болоод учраа олж байгаа учраас бас одоо яг хөгжлийн зам руу орж байгаа гэж хэлэх юм уу да. Тэр утгаараа ингээд одоо нөгөө эрт гэрэлдэг байсан нас маань ингээд ааж мар хойшлол ингээд хойшлоод одоо
25, 26, 27, 28 болсон байх ч байна. Тийм. Тэгээ аюул миний бодлоор ирээдүйн Монгол улс хэрэг үнэхээр ингээд энэ чигээр ингээд хөгжөөд ингээд явах юм бол бас Солонгос шиг 30 наснд гэрэлтдэг болохыг бас үүсэхгүй юм болов уу гэж бодоод байгаа. Яг үнэ. Тийм сонирхолтой нэг судалгааны ажил уншиж үзсэн юм байна. Тэгээд Солонгосыг бодсон яг л тэгж л бодогдоод байгаа байхгүй юу? Хүмүүс нь ажиллахын төлөө, сурч мэдхийн төлөө за тэгээ бүр амжилт нүрхийн бүр аюул тийм том амжилт нүрхийн төлөө ингээд бусад бүх зүйлсээ ингээд золиослоод тийм үү гэр бүлээ золиослоод гэрлэх хувийн амьдралаа ингээд гар хундаа зөвхөн ингээд ажлынхаа төлөө ч юм уу те сурч мэдхийн төлөө ингээд явдаг хүмүүс дийлэнх одоо орчууд болцсон юм байна л гэж хараад. Яг тийм. Тэр би бас нэг юу харсан чинь хөгжингүй орнууд тэг шилжилтийн эдийн засагтай орнууд гэдэг дундаж гэрэлтийн нь яг үнэ хөгжингүй орнуудын нэлээд хувь нэг 30 гарцсан 30 32 гэдэг шилжилтийн эдийн засагтай орнууд болохоор нэг 20 хэдтэй 24 5 6 гэл яг ингээд хөгжих тусам ерөөхдөө гэрэлтийн нас бас хоошлоод байна да гэдэг бас яг хараад гайхаа л байжсэн. Тэгээ энэ ер нь бол одоо энэ эрт гэрэлсний одоо хор уршиг юу байдаг юм бол чи юу гэж бодож байгаа? Эрт гэрэлсний хор уршиг хотын хор уршиг гэхлээр бас жоохон хэцүү л тий. Сөрөг нөлөөлөл ч юм уу. Дөрөв нөлөөлөл тий. Тэр тал дээр чи юу гэж бодож байгаа? Яг зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг л яриа л тий. Эрт гэрэлх юм бол миний хосыг ерөөхдөө бас нэг ижил нэг утгыг л ярих гэдэг. Гэрэл одоо гэрлэлт эртцэх тусам өөртөө зарцуулах цаг, өөрийгөө хөгжүүлэх цаг айгу багасаад ирэх юм болов уу гэж бодоод байна л да. Тий. Тэгээд тэгмүүд өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь бас би ч бас нэг улсынхаа нэг одоо хэсэг нь шүү дээ тийм ээ. Тэнгүүд бас би өөрийнхөө хөгжлийг хоошин татах юм бол бас улсын хөгжил төр ч гэсэн багахан хэмжээгээр ч гэсэн одоо хоошин татах юм болов уу гэж бодож байна. Би одоо нэг сайн боловсон хүчин болоод бас улстай бага хэмжээний хувь нэмрээ оруулах одоо биш болчлаа гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө боловсролыг одоо эрт гэрлэнгүүт боловсролтой анхаарч чадахгүй. Дээрээс нь одоо бүр одоо илүү одоо цаг зав зарцуулж чадахгүй болоод ирэнгүүт тийм байдлаар бас сөрөг нөлөө гарах юм болов уу гэж бодлоо. Чиний хувьд яг юу гэж байна? Би болохоор ингээд бас түрний статистик мэдээлэл ингээд харлаа л та. Бас л нэг статистикээр хэлэх гээл хичээлээ. Тэгмээд эрт гэрэлснээр ер нь ингээд салалтын одоо Монгол улсын хувьд харахад салалтын түвшин өндрөөд юм л гэж боддог байхгүй. Эрт гэрэлсэн хосуудын ялангуяа. Яа жишээлбэл нэгээ таниагүй гэдэг ч юм уу. Хитрхи ингээд хүүхэд байх наснда ингээд сурч мэдэх наснда хитрхи ингээд 20 21 наснда ч юм уу тий 18 19 нас гэд амьдралаа мөн чанарыг үзээгүй мэдээгүй үедээ ингээд тэгээд нөгөө хүнээс ассан бүрэн ойлгоогүй байж үнтэй суучаар хараа ингээд нэг 2 жилийн дараа нөгөө хүнийхээ цан арга шиг таниач юм уу тий нөгөө хүнийг ингээд хүмүүс салдаг тэгээд тэр хэрэг ингээд залуу хосоод юм салтын түвшин өндөрөөд юм л үүсдэг. Тэгээ нөө бодвол гэр бүл болсон үр хүүхдээр болчих юм бол тэгээд сүүл хин хүүхэд тохирдог тий. Тэгээд дээр нь нөө бэлэвчсэн одоо эмэгтэйчүүдийн тоо нэмэгддэг ч юм уу өрх гэр толгойлсон эмэгтэйчүүдийн тоо их болдог ч юм уу. Тиймэрхүү жоохон улс оронд жоохон хор хөрөлтэй бас нэлээд байд юм байлээ. Тэгээд ингээд Солонгосыг ингээд бас харьцуулж үзлээ л дээ. Харж үзсэн чинь гэрлэлт хожуу байх тусам одоо гэрлэлтийн нас 30 гарах 30 руу төхөх тусам эсвэл ингээд гэрлэлтийн тоо цөөрөх тусам салалтын тоо ч гэсэн цөөрд юм байна. За. Яг харсан бас нөгөө би нөгөө 70 оноос 2018 оны ингээд датаг харсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд 70 оноос 2004 он хүртэл ингээд нөгөө гэрлэлтийн тоо ч их байсан шүү дээ Солонгос улсын. Тэгэхэд салалтын тоо их байсан. Салалтын тоо. Яг үнэ. Энэ гэрлэлтийн тоогод буураад эхлэнгүүт салалтын тоо буурсан гэдэг. Дагаад буурсан гэж. Тэр насны хувьд ингээ ярих юм бол хүмүүсээ хожуу гэрэлж байгаа хүмүүс саллах нь бага байт юм байна л да. Энэ графикаас харахад яагаад тэгж байгаа
одоо би яг жоохон логикт гаргалгаа гарах гээд үзлээ л дээ. Тэгэхээр ингээд нэгэнд ингээд уучраа болсон өөрийгөө төлөвшсөн хүмүүс чинь айл болох ингээд сонголт хийхдээ зөв хийдэг ч юм уу тий. Нэг ойлгодог, мэдэрдэг, хүлээцтэй ханддаг. За тэгээ санхүүгээд тогтворчсон гэр бүл чинь ингээд урт удаан одоо янз бүрийн салгалтгүй амьдрах магадлал өндөр юм л да. Нэгэнд төлөвшсөн хүмүүс 30 гарсан хүмүүс чинь тийм үү? Тэр утгаараа ер нь салалт айгуу бага тийм ээ. Солонгос улсын хувьд. Зөв. За тэгээд түүнийгээ дагаад мэдээч салалтын түвшинд бага нэгдэг чинь улс оронд бас эдийн засгт илүү ашигтай тийм үү? Нийгэм болон хүн амын тусын тус дээр одоо илүү тийм харагдаад байгаа юм солонгослыг хараад тахад. Зөв. Чи тэр төлөлийн ерөөдөө мэдэл сонирхсноор Монгол ямар байна вэ? Монголын бас гэрлэлт цуцлуулсан хүмүүсийг бас харсан л та мэдээллүүдийг. Би тэгээ юугаар нь харсан бас яг гэр бүл байсан хугацаагаар нь харлаа л та. Тэгээд тэгсэн чинь бас айгүй сонин бас үр дүн олж харлаа би тэн дээрээс. За ямар үр дүн юм бол? Би болохоор зэрэг одоо гэр бүл одоо цуцалж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь одоо олон жил амьдраагүй тэгээ хэдхэн жил амьдрангуутлаа цуцалсан хүн их байх болов гэж бодлоо. Тэгсэн чи харин эсрэгээр одоо жишээлбэл авч үзсэн. 2010 онд нийт 3054 хүн гэрлэлтэд туслуулсан байна л да. За. Тэгээд тэндээс гисэн чи 10 ба түүнээс дээш жил амьдарсан гэр бүл нийт одоо 1381 гэр бүл гэрлэлтэд туслуулсан байна. Тэгээд тэрний дараагаар нь болохоор 4-өөс 6 жил амьдарсан гэр бүл 601 хүн гэрлэлтэд туслуулсан гэнэ. Хамгийн их тоо нь 10 ба түүнээс дээш жил амьдарсан гэр бүл гэрлэлтэд туслуулсан байгаа байхгүй юу? Ямар сониуч. Харин тийм бод. Удаагүй хүмүүс гэрлэлтэд туслуулсан байт юм уу чинь. Бодсон хүмүүс хүртэл бүр хамгийн их хувь эзэлт юм шүү дээ. Тийм. Тэгээд би гайхаад 2018 оны байдлыг харсан чинь бас ижилхэн. Бүр хөшрөөд өмнөх жил 10 он болохоор зэрэг 4-өөс 6 жил нь бас 10-ын дараагаар орж исэн бол одоо бүр 7-оос 9 жил нь 10 жилээс ба түүнээс дээш жилээс дараагаар орсон байна. 2018 онд гэсэн чинь нийт 4201 хүн гэрлэлтэд туслуулснаас бараг тал хувь нь 10 ба түүнээс дээш жил амьдарсан гэр бүл 2608 гэр бүл гэрлэлтэд туслуулсан байх юм. Тэгээд сүүлийн жилүүдэд ер нь гэрэл туслуулсан байдлаа өссөн хандлагатай амуур уурсан хандлагатай. Одоо гэр бүлээ цуцалсан болоо одоо тусгаарсан хүн амын одоо хүн амын хувийн жин гэж ярьд юм шүү дээ. 2000 онд болохоор зэрэг 2.7% байсан бол одоо нийт хувийн жин тэгсэн чинь 2010 онд болохоор 3.1% болж өссөн байна гинэ. Бас яг ижил нүуник гэрлэлтийн байдал өссөнгүүт манай Монгол бас гэр бүл туслалт нь бас өссөн харагдаж байна л да. Гэр бүлээ цуцалсан болон тусгаарласан хүн амын 57-оос илүү хувь нь эмэгтэйчүүд байсан байна гинэ. 57. Тий, 57-оос их хувь нь эмэгтэйчүүд. Энэ нь тэгсэн чинь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол одоо дахин гэрлэх магадлал нь бага байдагтай холбоотой гэж бичсэн байна. Тийм. Харин тийм судалгаа гаргасан. 57-д ч бас их тоо байна шүү дээ. Харин тийм. Тэгээ насны хувьд бол ижилхэн л байгаа юм л та. Залуу гэрлэлт бол бишээ салалт бол залуу байх тусмаа хувийн жин өндөр гарсан. Тийм ба. Тэгэхээр гэр бүл одоо гэрэлтийн тоо нэмэгдэх, гэрэлтийн тоо буурах, тэгээд түүнийг дагаад салалтын тоо нэмэгдэх, буурах гэдэг чинь ерөөдөө айгүй хоорондоо уялдаа холбоотой юм байна шүү дээ. Ер нь бол нэг нь нэмэгдэж явах дагаад нэмэгдэж яддаг ч юм уу. Харин тэгэхээр бол хоорондоо Монгол улсын хувьд тэгээд гэрэлтийн тоо нэмэгдсэн, салалтын тоо их гэж байгаа нь бас жоохон эмгэнэлтэй л тийм зураглал гэж бас хараад байгаа. Үнийг дагаад нийгэмд эдийн засагт учруулж буй хорор шиг хүн амын одоо сайн сайхны төлөө гэдэг юм тий. Тэр бүх талын үзэгдүүд аюу тийм
нийгэмдээ өөрөө юм аюултай үзэгдэл гэж үл хараад байгаа. Залуу үе маань тийм үү. Дахин одоо гэрэлцээ дахиад салгаад нэг ихэд хоёул их аюул тийм том аюул тийм бас аюултай сэдв юм яриад байгаа юм шиг. Тийм. Бол нэлээд аюултай. Энэ бүхэнд ерөөхдөө бол ер нь залуу хүмүүсийн хувьд энэ бүхэнд яаж хандах хэрэгтэй юм бэ? Чи ерөөхдөө юу гэж бодож байгаа? Ер нь яавал энэ гэрлэлт ер нь яг хэдийн ирэн наснд гэрлүүл зүгээр юм. Тэгээд энэ гэрлэлтээ одоо салтын тоо бууруулахын тулд одоо яавал зүгээр юм. За тэгээ яа ерөөд энэ байдлаас бид нар одоо юу хийвэл холоор өнгөрч чадах юм бэ? Яг одоо бидний ер нь хоёр хүний хувьд ер нь юу гэж боддог вэ? Тэрсэл төр. Тэрний өмнө эхлээд нэг юм Монгол улсынхан байдлаар гэр бүл салалт одоо юунаас болсон гэдэг нэг хэдхэн мэдээлэл өгч юу. Тэгээд тэрний дараагаар нь өөрийнхөө үзэл бодлыг хэлэх тийм ээ. Тэгээд за. Монголын хувьд яагаад гэр бүл салалт ингээд өссөн бэ гэдгсэн чинь ажилгүй л архитал тэгээд амжиргааны дороотл нь одоо гэр бүлийн харилцаанд тав нөлөөлдөг гинэ. Тэгээд улмаар одоо гэр бүл салахад хүрсэн нь бол нэрхэд судалгаагаар бол батлагдсан юм байна. Өөр нэг шалтгаан гэдгсэн чинь залуу гэр бүлийн одоо зарим гишүүд нь бас нөгөө л гадаад руу явах асуудал. Гадаад руу одоо цөөнгүй жилээр ажил хөдөлмөр эрхлэхэд хоёр одоо гэр бүлийн гишүүд хоёр тусдаа салангад амьдрах нь явандаа салт сарнахад бол айгүй дөхөн байна гинэ. За. Тэгээ улмаар одоо хүүхэд ч гэсэн одоо өнчирч байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Хүүхдийн хүмүүжилт тийм. Бас сөргөөр нөлөөлөх тийм үзэгдэл газар авч байна гэсэн тийм судалгааны ажлын дүгнэлтэн дээр нь бас гарсан байсныг харлаа. Тэгэхээр яалтч бол үнэлдэ тий. Гэр бүл доктортой байхын үндсээ юу бэ? Доктортой байхын талаа юу хийх хэрэгтэй ингээл. Тэгэхээр бас залуу хосоодоос бас үл хамаарсан нийгмээс бүхэлднээс хамаарсан асуудал бол яалтч бол бас тулгараад байна л да. Хараад сайн чиний хэлсний үзэд нийгмийн докторгүй байдал одоо улс орны хөгжил дорой байдал гэдгээс ахуулаад тийм. За тэгээ нийгмийн бүхэлд нь одоо массыг хамаарсан одоо буруу бодлого ч юм уу одоо ард түмнийг залуу хосоодоо дэмжсэн бус одоо иймэрхүү нийгмийн систем маань өөрөө залуу хосоод өөрсдөө болгыг бүтээх гэсэн ч бас яг нөө зайлшгүй хүчин зүйлс байгаад ах шиг харагдлаа сайн хараад байна. Харин түрүүний асуулт нь болохоор зэрэг юу байлаа? Ер нь залуу хүний хувьд бид нар яг яах хэрэгтэй юм бэ? Гэрлэлт удаан урт хугацаанд авч үлдэхийн тулд за энэ одоо тулгараад байгаа асуудлаас сэргийлэхийн тулд гэдэг ч юм уу тийм. Ер нь яах хэрэгтэй бол гэдэг талаар чиний бодлыг сонсгоо санагдлаа л да сая. Яг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх юм бол би бол гэрлэлтийг нэг амар эрт байхыг бол нэг айхтар дэмжиж идэх хүн биш байхгүй юу? За. Одоо эрт гэдэг нь жишээл нэг 19-оос одоо 24 насны хооронд тийм ээ. Манай ихэд дийлэнх Монголын залуучуудыг харахад их сургуультай гэрэлж байгаа хүмүүс байна. Их сургуулаа төгсөөд гэрэлж байгаа хүмүүс байна. Тийм ээ. Эндээс хараад хад гэр бүл гэдэг байдлыг одоо жоохон төлөвлөлт бага байна уу гэж хараад байна. Гэр бүл төлөвлөлт гэдгийг манайхан ч нэг хайртай бол шууд суучдаг. Болгоно бүтээн гэдэг манайхан ч айгүй тийм өөдрөг үзэлтэй хүмүүс гэдэг байна шүү дээ. Гадаадынхан бүр гайхаад байдагээс маргааш идэх хоолны үггүй байж за болно гэж яваад байдаг. За. Тэгэхээр бас Монголынхаа нийт массыг ажиглахад одоо тэдэн насны хооронд би гэрлэн ч гэдэг юм уу тийм байхгүй зөв нэг за энэ хань зам дээр гээл нэг хайртай үнтэйгээ шууд тийм уучирчих юм бол одоо за гэрлчихээ гээл те гэрлэнгүүтлээ одоо хүүхдтэй болвол айгүй тийм хурдцтай явд юм шиг санагдсан. Гэрлэлтийн дараа
хүүхэд байдал эсвэл хүүхэдтэй болонготлаа гэрсэн гэр бүлж явах юм уу тий. Гинтийн байд юм шиг. Тэгэхээр ер нь яг чиний ярьж байгаа бас зөвлөдөө гэр бүл төлөвлөлт тийм үү ер нь хоёр хос хоёлаа аль ингээд төлөвлөгөөтэй хөдлөл болно хамгийн зөв тийм үү. Гэхдээ яг ингээд төлөвлөөд ингээд гэрлэлийг манай бас яг Монгол улсын хүмүүс монголчуудын хувьд яг ингээд сэтгэх бас арай өөр ахалтай бодвол бусад орны хөгжингөө хүмүүсийг харьцуулахад тэр тал дээр арай жоохон дутагддсан болов бас дээрэс нь одоо багаас нь ч юм уу тэр талын боловсролыг бас дутуу өгдөм болов гэж бас бодоод байна. Тийм учраас тэр талын асуудал ирэхэд гараад байгаа юм болов. Тэр талын мэдээлэл муу байна уу гэж юм бас хараад байна л да. Гэхдээ яг ингээд бас нийлэхдээ бас ингээд үнэхээр ингээд нэгэндээ хайртай дуртай гэрлээд болсон хүмүүс бол зөндөө л байгаа тийм үү? Яг зөндөө манай иргэн тойронд л. Гэхдээ бас яг тэрийгээд сайнны хажуугаар сар гिचээр одоо хитрхи одоо миний хувьд бол ерөнхийдөө хитрхи одоо эрт наснда яг ингээд хитрхи ингээд маш чухал шийдвэр гаргах нь бас жоо эрсдэлтэй юм л гэж боддог. Хитрхи эрт нас гэдэг нь одоо 18-аас 23 насны хооронд ч юм уу 24 насны хооронд ч юм уу. Тэр насндаа ерөнхийдөө маш сайн бодолтой хөдөлгөхгүй л яг тэгэхээр тэр наснд ч одоо хүний одоо хүүхэд насаа өнгөрөөгөөд ингээд оюун бодол тарих оюун ухаан ингээд задарж яадаг илүү тэлж яадаг сэтгэн бодож ингээд өнгөрүүлдэг тэр насн дээр ингээд тэр ингээд шийдвэр гаргахад бүрэн бүтэн болоогүй үед ингээд шийдвэр гаргачих юм бол бас хожоо эрсдлээ ингээд яг дагуулт юм бол гэж бас хараад байна. Тэгэхээр ер нь бол яг хоо чиний ярьдаг үл нэлээд сайлтлаа. Биас ингэж боддог байхгүй юу? Гэрлэлтийн хувьд ерөөдөө саний чиний хэлдэг шиг төлөвлөлт чухал. Бас дээрэс нь зөвхөн бас төлөвлөлт гэхгүй тухайн хүмүүсийн одоо хүмүүжил тийм үү? Хүмүүжил одоо гэр бүлийн тогтвортой байдлыг бас айгүй чухал юм гэж бас ойлгоод байдаг. Одоо зөвхөн хоёр хос гэдэг төлөвлөхөөс илүүтэй тухайн одоо айл гэр бүлийн одоо анханасаа гэр бүлийн хүмүүжлийг айгүй чухал юм болов. Ээж аав нь бас эрт гэрэлцсэн байж болно. Гэхдээ докторгүй бас одоо ингээд амар тийм докторгүй гэр бүл төссөн хөгөөд одоо тэр төрлийн мэдлэг дутуу авдаг тийм ээж аавс авч чаддгүй ч юм уу. За тэгээд найз нөхөд авдаг найз нөхдөд нь бас тэр тиймэрхүү бас докторгүй гэр бүлтэй хүүхдүүд аль хүүхдүүд бас байх тохиолдол их бий. Тэр утмаараа тэр талаад байгаа ерөөдөө бүрэн гүцэд мэдээлэл үндсэн дээр ч юм уу тий зааж сурах хөнгөө учраас ингээд эрт гэр бүл болчтой юм болов гэж бас би бодоод тий. Хүмүүжил гэр бүлийн хүмүүжил гэдэг асуудал бас аюул чухал юм болов гэж бодоод байна. Анхнаасаа ээж аав нь одоо мэдээж хүүхд юм чинь ээж аавынхаа үгээр ээж аавынхаа зааж сургаснаар л хүмүүжиж өсөж том болж байгаа. Тэр тал дээр ээж аав нь анхнаас нь маш сайн анхаарч өгсөн бол бас энэ төрлийн асуудал гарах нь бага юм болов гэж бодоод байна. Хүүхд жил эцэг ихээ бас харж хүмүүждэг тэгэнгүүт яг үлгэр дуурал болж байгаа хүмүүс нь ямар байна тэрнээс бас дагаад үр дагавар бас гарахад л магадлал өндөр шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр сүүлийн үед манай лабораториуд ийм ярих манай лабораторийн манай лаборатори чинь барилгын төслийн менежмент лаборатори учраас андаа ирчүүд их байдаг. Тэгээд ингээд ярьдаг л даа лабораторийнхантайгаа ярьдаг. Хаяа ингээд та хизээ гэрлэх юм бэ гэж. Яагаад хаяа та гэхээр дандаа ингээд 30 гарсан хүмүүс байгаа байхгүй. Доотлол нь 34 5-тай 33-тай 4-5-тай. Тэгээ харангууд одоо гэрлээгөө ганц бие явж байгаа ирчүүд аягүй их би манай лабораторид. За манай лабораторид 3 надаас гадна 2-3 эрэгтэй байсан. Нэг нь бол надтай ажилласан. За нөгөө хоёр нь бол 34-5-тай ингээд хоёр ах байгаа байхгүй юу? Тэгээ хоёулаа ингээд гэрлээгөө. Тэгээ яагаад гэрэлдэг юм бэ гэхээр ингээд Солонгосын ирчүүдийн нэг тийм бодол идэг л та юу гэхээр эхлээд ажилд оръё. Эхлээд сургуулаа төгсөе.
За тэр чинь тэгээд цэрэгт явна тийм үү? Цэрэгт 2 жил цэрэгт явна. За тэгэхээр ингээ бодоо үзэхээр 26 27 одоо ерөнхийдөө орчин сургуулаа төгсөж байгаа бакалавра 27 28 таад ч юм уу. Зарим оюутнууд маань болохоор ингээд 1 жил ингээд Европоор энэ тэмдэгээр ингээд аялдаг зугаалдаг. Солонгосч айгүй их зугаалдаг аялдаг учраас бас 1 жил алдчихж байгаа. Тэгээ ингээд бакалавраа дөнгөж 27 8 таад ингээд төгсөж байгаа байхгүй юу? Ер нь бол дунджаар. Ингээд төгсөнгөд нөгөө нөхдүүд чинь яадаг вэ гэхээр ажилд орно. За ажилд орохын тулд Солонгос чинь өөрчлөлтөө ихтэй учраас доотлын 1 жил зарцуулдаг тийм үү? 1 жил зарцуулна, ажилд орохдоо бэлдэнэ. За тэгээ нөө 29 болчих. За одоо 29 насны дээр дахиад нөгөө хүмүүс чинь ажилд орчоод шууд хүнтэй сууж чадахгүй. Яагаад тэгэхээр түрүүний хэлсэнчлэн хүүхэд өсөхөд тийм үү зардал өндөр гэр бүл авчихад зардал өндөр учраас ажил хийгээд нэг 2 3 жилийн нөрөг үздэг. За ингээд нэг 29 дээтэй ч 30 настай ажилд орлоо гэхэд нэг 3 жил ажилд орлоо. 3 жил ажиллаа гэхэд 33 настай ч юм уу тий. Тэгээд нэг тим хандлагатай учраас одоо энэ 32 33 нас гэдэг байгаа шүү дээ би надад унтчаар эрэгтэй хүний хувьд. Тэр энэ тоол яг эндээс гарч ирж байгаа юм бол гэж би одоо нөгөө лабораторийн оюутнууд бас тэгж шилдэг л дээ ерөнхийдөө ингэдэг учраас тэгдэг ингэдэг гэд. Тийм тэгээд дээр нь нөгөө солонгосч нэг тийм нэг бичгтэйгөө хэл гэх юм уу одоо эрэгтэй хүн ингээд хамаг маа бэлддэг одоо орон цаа унах унаагаа бүх юм ингээд бэлтжиж хүнтэй суудаг тийм сэтгүүттэй арт юм болцсон одоо сүүлийн үеийн залгачууд. Тэр ингээд хүнтэй суухаас өмнө эхлээд заавал ингээд өөрийн гэсэн орон гэртэй, орон байртай, унах унаатай, за санхүүгээр тодорхой ингээд баталгаатай төвшөнд хүрсэн хойноо ингээд хүнтэй сунаа гэсэн тийм бүр ингээд бичгтэйгөө хуйлттай болсон ирчүүдийн хувьд, солонгос ирчүүдийн хувьд. Утгаараа ингээд бас нэлээд хожим гэрэлт юм байна гэж бол бодож байгаа. Яг бодтой ингээд харагдаад байна л да. Манай жишээ лаборатори. Яг нөгөөдөлөөс нь асуухаар яг л тийм байл. Эрэгтэй хүн тийм байдаг. Зэрэгт явдаг, суулаад өгсөөр ажилд ороод тэг хэдэн жил ажиллаж тэгжиж ингээ хүнтэй суудаг гэдэг. Тэгээ нөгөө гэрлэлт гэснээс бас нэг сонирхолтой ингээд солонгосчууд ингээд за нэгнтэй сайн нөө хэллээ шүү дээ хайртай л болсоочтой гэдэг монголчууд тэгдэг гэдэг. Тийм. Монголчуудын харахад бас тийм үзэгдэл бас нэг байдгүй юм шиг санагдав байхгүй надад. Яагаад гэвэл нөгөө манайг хожим ингээд одоо за ажилтай болсон, байр машинтай болсон гэдэг чинь санхүүгээр баталгаатай болсон гэмүүд 30 гарчдаг тийм 33 4 5 хүрчдэг. Тэнгүүд тэгээд ямар юмныхаа хайр дурлал ярих вэ? Нөгөө хүмүүс чинь одоо сохор болзоонд явдаг ч юм уу тий. Сохор болзоонд яваад нэг тэгээд танилцаад ганц хоёр уулзаад татагдах юм бол үерхдэг. Үерхэд хамгийн сонирхолтой нь 2 3 сар үерхэл сууцдаг ч юм уу тий. Тийм асуудал Монгос хувьд айгүй тийм илбэг юм бэлээ одоо сүүлийн үед харагдахад. Яг үнэ. Манай лабораторийн төрөө төгсөлт болоо тэрний төрөө төгсөлтээр нэг ах бас яг тэг сууж байсан байхгүй. Гэл нэг хүнтэй болцоонд явж ийн гээл нэг 7 сар болсон. Сар болол хүнтэй үргэлжлээ гээл гэсэн чинь 3 сар болсон чинь 20 минут гарч байгаа байхгүй. Тэгээ нэг 20 тавьчихсан. Тэгээд яг маа лабораторийн оюутан байсан болохоор бүр яг үнэтэй. Нөгөө чинь сохор болцооны хүнтэй суугаад. Тэр айгуур бүтгэл 30 гарах 34 4 5 болчихэр. Тэгээ тэр хүмүүс харахад би болохоор хайр дурлал дээр үнслээд цооч үг. Бол өгөөл санагддаг байхгүй. Харин зүгээр л нэг санаа нийлээд за болох юм байна гээл. Тэгэл окей. Одоо үгүйсээ өөр зам байхгүйгээс уудсан юм шүү баг. Тийм сүүлийн нэг хандлагаж байгаа тийм болтой юм шиг санагдаад байгаа юм. Харин тийм. 34 5 хүртэл ингээ санаа амраг сурхаа сураад тэгэл залуу хүмүүс чинь тэгээд өөрийнхөө эрхчлөөр ингээд амьдарч аваад сүүлдээ нэг 34 5 за ганц хоёр болчихжээ. Санаа нийлэл. Ясавчтаас. За хамгийн бас сонирхолтой нь эцэг эхчүүд нь айгу тийм хооронд нь танилцуулдаг тийм ээ. Тийм тэгээд манай Монгол үлдээ цөөхөн шүү дээ. Хараад байна. Миний мэтгэл нэг ч аахгүй. Энд манайхан нэг танилцуулна, ээж нь найзуудынхаа охтуудаас танилцуулна гэдэг ч юм уу тий. Аав нь эсвэл шаатрын хүмүүсийн охтуудаас танилцуулна гэдэг ч юм уу.
тийм байдал айгүй их төвөмөл санагдаад байна. Харин тэгж харагдсан шүү ер нь. Солонгосчууд. Тэгэхээр ингээд нийгмийн Монгол улсын яг манай монголчууд явдаг, солонгосчууд явдаг харагдахад нийгмийн бүр асар өөр тийм нэг нийгмийн бүрэлдэхүүн харагдаад байгаа байхгүй юу? Тэр нь хараад хаа. Манайхан ч бас арайс нэг тэгж болдгоо шүү дээ. Ер нь хайртай дуртай хат болно. Тэгэл гол окей гэж суучдаг. Энэ талаар өөрөөдөө тэгдгүүл юм байл л дээ. Ер нь бол хараад байгаа. Яг гоо мэдээж хүн талаас тодорхой хувь нь бол мэдээж хайр сэтгэлээ хүмүүс төр суудлаа. Гэхдээ сүүлийн үеийн нийгмийн хандлага бол нэг арай нэг өөр болсон юм шиг санагдав. Яг нэг талаараа айгүй тийм юу юм бэ л дээ. Давуу талтай гэх юм уу? Бат бих одоо тийм гэр бүл үүсэх тал дээр нэлээд өндөр юм шиг үлээ. Урт хугацааны өрш. Нэгэн санхүүгийн асуудлаа шийдсэн, нэгэнд нөгөө хоёр хүмүүс төлөвшсөн, ухаан суудсан, эмээг амьдралыг өөрөөр хардаг болсон. Тэр талынхаа үүднээс харахад жоохон салалт нь бага байх нь бол бас аргагүй юм уу даа л гэдэг бодол төрөд байгаа л надад. Тий. Чам дэр өөр нэг сонирхолтой тийм хүчтэй юм байгаа юм. Ойр хайцсан болсон юм. Солонгост уу? Ер нь Солонгос, Монголд ч манай монголчуудын нэг тийм юм болсон гэдэг ч юм уу. Тийм манай монголчуудын хувьд бол миний одоо иргэн тойрны хүмүүс дийлэнх нь л яг нэг гоё хайр сэтгэлээр тий их сургуулийн хайр сэтгэл, 10 жилийн хайр сэтгэл, тиймэрхүү юмнаас аягүй учирсан хосууд гэр бүлүүд их байна. Тэгээд Солонгосын хувьд бол юм бол яг л эгчний хэлснээр танилцуулж учирсан хүмүүс бас дийлэнх нь байна. Тэгээд бас яг хуу гэрлээгүй байгаа ч гэсэндээ лаборатори дотор бас хос гарсан хүмүүс нэг байгаа. Тэгэд бус нь бол дийлэнх нь тэгэл яг танилцуулсан эсвэл өөр одоо нэг найзууд найзуудтайгаа дагуулж явж чад бас танилцуулсан л гэсэн үг тий. Тэгж байгаа. Тийм учирсан хүмүүс байна. Одоо ер нь чиний хувьд юу гэж боддог? Ерөнхийдөө ингээд бүх юмаа чин том болгоч ингээд хүнтэй ингээд танилцаад ингээд солонгос маягаараа солонгос хэлбэр ингээд суусан дээр гэж боддог. Ер нь эсвэл гоё ингээд нэг таньж мэдээ одоо чи яг хайр сэтгэлийнхээ үндсэн дээр энийг ойлгож суусна гэж дээр гэж боддог. За дээр гэсэн юм ч одоо хэцүүлээ. Ер нь Монгол сэтгэхүйн солон гоё. Би бол яг 50-50 хөвлөх бах. Би тий эрэгтэйгээ бэлдээд гихгүй би бас яг өөрийгөө ихлээд бэлдгийг айгу боддог байхгүй юу? Одоо жишээлбэл одоо өөрийнхөө боловсрол дээр анхаарад ихлээд өөрийгөө хөгжүүлээд ч бас яг л нөгөө нэг юу яах юм л да. Өөрийгөө олсон хойно бас нэг өөр хүнийг бас нэг таньчмаар шүү дээ тийм ээ. Тэгээг байхад өөрийгөө олоогүй байж штэ өөрийнхөө бараг ямар замтай мэдээгүй, юунд дуртайгаа мэдээгүй, тийм байж хүнтэй гэрлэнгүүтлээ шал өөр хүнийг бас бүр нойлоос нь эхлээд мэдээд эхэлнэ гэж бас хэцүү үстэй тий. Тийм болохоор эхлээд юу ч гэсэн өөрийгөө олоод тий өөрийгөө жоохон боловсруулад тэгснийхаа дараагаар гэрлэлт гэдэг юм уу? Имийг харж эхлэе гэж боддог шүү дээ. Тэгвэл насны үед хэд орчим нас гэж тийм байна. Тийм ба. Тийм бол надад л өстэй байхгүй. Ринцегийн болохоор яг юу гэж боддог вэ? Чиний үзэл бодлыг бас сонсъё. За би бол нэг яг одоо заавал ингээд одоо солонгос хэлбэр шиг бүх юм бэлтжээд ингээд яа гэж нэг боддог байхгүй бас ер нь бол. За тэгээд тэгэхээр ингээд энэ нөхөр эрт гэрлэхэд дэмждэг юм байна гэхээр бас үг. Яг нь мэдээж одоо амьдралд чинь ингээд зөв хүнээ олно гэдэг айгүй чухал юм санагддаг байхгүй юу? Зөв хүнээ олох. Зөв хүнээ олцсон цагт ингээд тэр хүнийг ингээд тавиад явуулж болохгүй шүү дээ. Зөв хүнээ олцсон үед тэр хүнтэйгээ бүх юмаа зориулах нэг мэдрэх. Тэгсэн цагт ер нь бол болцсон юм болов гэж боддог байхгүй юу? Ер нь бол. Гэхдээ 18 настай, 17 настай, 19-20 настай байхдаа ингээд нэг одоо зөв хүнээ олцсонгоо мэдэх тийм хэмжээний сэтгэхүй хүнд бол байдаггүй гэж бол боддог. Доороо ингэж ядаж бакалавра төгсчээд ч юм уу тий 24 нас хүрчээд ч юм уу
Тэгсэн хойноо л ерөөдөө хэрэг үнэхээр ингээд зөвхөн ингээд одоо мэдрэх юм бол миний хувьд бол хамаагүй л гэж боддог байхгүй юу? Аа. Заавал ингээд одоо хэд хүрнэ гэсэн юм бол бас бол байхгүй. Ямар ч Чи байсан тэр 21 насыг гаргаад нэгэ дараа ингээд ер нь хэрэг үнэхээр яах юм бол зөв хүмүүс гэж бодох юм бол ер нь шууд юм сууж яхад бас гэмгүй болоо гэж боддог. Ер нь амьдрал зөвхөн яг таараач өгөөч тийм амьдрал чинь. Айгуу тийм гайхалтай учраас. Чи тэр тэгэхээр нэг гэрлээгүй байгаа болохоор бас нэг өөр өнцгөр ярьж иж магадгүй бах тий. Эрт гэрлсэн хүмүүс хэрвээ энэ подкастыг ярьсан бол бас өөрсдийнх нь үзэл бодол нь бас өөр байх байсан бах тий. Ер нь бол тийм. Эрт хайраа олсон ч гэсэн яг болдсон шүү гэдэг утгаар нь бас ярьж өгөх байсан болов гэж бодлоо. Хоёр бол одоо тэмээ юмрээд шүү. Арай нэг эсвэл гэсэн хүмүүс байгаа л. Эсвэл үнэхээр нхоёрын ярьж зөв юм даа. Тэрхийст гэрэлтэн бас буруу ээжээ гэсэн бас бодолтой хүмүүс байгаа бах. Тийм мэдээж хоёрын ярианаас бол 100% бас үнэн биш. Сайнтай муутай, зөв ч юм бай, буруу ч юм байгаа хүмүүс гээд өөрсдийнх нь нөхцөл байдалтай тааруулаад гээд нэг шүүлтүүрээ зүгээд ингээд нэг ойлгоо авсан л өөр гэж бодож байна. Яг бол статистик мэдээлэлүүд бол үнэн шүү. Статистик бол яг тийм. Хаа зөвхөн үзэл бодлыг жоохон цензуртэй олох зүгээр байна. Тийм. Тэгээд ерөөдөө залуу хүмүүсийн хувьд үзэл бодлоо илэрхийлээд за нөгөө хүмүүсийнхээ хараагүй үндсээс хараад ч юм уу тий. Хоёлоо бас хараагүй үлдээсэн хүмүүс бол зөндөл байгаа. Гэхдээ бас нөгөө өөр хараагүй үндсийг бас хараад ярьж байгаа юм болоо тий. Тэр утгаараа ингээд тийм нэг нэгэндээ хэрэгтэй. За тэгээд тоон үзүүлэлтэн дээр суурилсан бодтой юм яг л бас ярихыг хичээлээ л тий. Хараа нэг ш. Өөрийнхөө үзэл бодлыг ингээд за би бол ингэж боддог гэдээ ярихаас илүү ер нь нийгэмд яг л ийм тоон үзүүлэлт яг ийм байна. За хүмүүс ингэж яриад байна. Яг ийм л асуулт тулгараад байна да. За энийг өөрөхдөө ингэж шийдвэл зүгээр юм шиг байна гэсэн нэг тийм хараа нэг үнний ортой бодтой юм ярих гэж л одоо би бас хичээлээ өнөөдөр яриагаараа. Яг үнэ. Тэгвэл бас нэг шал өөр юм ярьсан. Энд гэрлэхэд буруу, энд гэрлэхэд зөв гэж ярих юм бол одоо сонь шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас туйлын гэдэг ойлголцоос их хэцүү ойлголтлаа хэл та. Тэр утгаараа юм гэдэг 2-3 талтай учраас тэгээд тийм. Болоо тань. Тэгээ нөгөө сүлт би нэг нийтлэл уншсан байхгүй юу? Тэр нөгөө Солонгосын нөгөө Life Bar TV show гэдэг хөтөлбөр байдаг. Тэр хөтөлбөрөөр гээд Kim Mi-won гэдэг нэг Солонгосын нэг алдартай нэг бас нэг жүжигчин байт юм байна. Тэр жүжигчин шоу хөтөлбөрөөр хүртэл айгу хүмүүс уриалж байгаа юм л та. Юу гэж уриалсан гэхээр хэрвээ та өөрийн амар амгаланг мэдрэх гэвэл өөрийн эрхчлөөг мэдрэх гэвэл ганцаараа байсан дээрээ гэдэг. Айгу тийм уриалж байгаа би харлаа. Юу үзэж хайж явах та YouTube-ээр. За. Тэгээ тэр хүн яагаад гэж хэлсэн бэ гэвэл хүн ганц л амьдрна. Ганцаараа эрхчлөөтэй ингээд урт тодорхой хугацаанд амьдарч аваад дараа нь үлдсэн насаа хүнтэй гэрлээд хамт гэр бүлээ төлөвлөөд ингээм амьдрал илүү зүгээрээ гэсэн нэг ийм байдлаас залуучуудаа уриалт юм байна жүжигчдэн нас. Тэр хүн өөрөө гэр бүл хизээ болсон байсан юм бол тэр хүн залуу өөрөө гэр бүл ганцаараа залуу хүн байлээ. Тэгээ ингээд дээр хөдөө жүжигчдэн хүртэл ингээд залуу хүмүүсийг осож байгаа ингээд ганц бие байхтал нь илүү уриалт гэл юм байна гэж бас бодлоо би. Зөв. Аавал хүнтэй гэрлэх гэх. Тэгээ нөө тэр нэг бас нэг сонирхолтой шилгээд нэг судалгаа байсан. Судалгаа хийгээд тэр судалгаанд 1141 ажилтан шинээр орсон ажилтан хамрагдсан юм байна л да. 4 сард. Тэгээд тэр судалгаанаас харсан чинь тэдний 15% нь хизээч гэрлэхгүй гэдэг хариулт өгсөн. Хамгийн амар шиг. 15% нь хизээч гэрлэхгүй, 50% нь хожуу гэрлэнэ гэдэг
хариулт өгсөн байгаа байхгүй юу. Оо. Тэгэхээр ингээд Солонгосын энэ бас аюул жоох эмзэглэлээ л дээ. Солонгосын нүүгийн нийгэм болон ирээдүйн нийгэм ерөнхийдөө гэр бүл төлөвлөлт гэдэг асуудлаас нэлээд хурцаар хөндөгдөх юм байна гэдэг ойлголт төрлөө. Хоёрдугаар ирээдүйд гэр бүл төлөвлөж байгаа хүмүүсийн тоос зөөрөх юм байна. За өнөөдөр ингээд зөөрсөн юмч дараа 40-50 жилийн дараа одоо залуу хүмүүсийн тоо зөөрөх юм байна. Хөгшин хүмүүсийн тоо дийлэх болох юм байна гэдэг ч юм уу тий. Нэг юм ойлголт бол шууд харагдаж байна. Тэгэхээр яг манай монголчуудын хувьд ч гэсэн адилхан л болоо гэж бодоод байна. Ирээдүйд яг хөгжиж яваа орн хөгжиж яваа орн дээр бас л нэг иймэрхүү жишг иймэрхүү үзэгдэл бол харагдах болов. Тэрийг урьдаас өөр орны жишээн дээрээс ингээд мэдэх мөрөн боломж бас байна гэж би бол хэлмээр байна. Тийм тэгээ бас яг юм хэллээ. Хизээч гэрлэхгүй. Тэр ийм амар одоо юу хий одоо ноцтой хэмжээнд бас хүртлээ. Одоо Солонгосын залуу нийгэм залуу улс бас ганц бие авахыг илүү их дэмждэг болсон юм байна гэж ойлголт төрөөл суужлаа. Тийм байна. Тэгэхээр бас улс орны хувьд бас нэлээл аюултай л тийм юм харагдал байна. Миний хувьд бол. Тийм. Гэрлэл өргөжсөн. За ерөөд ойлоо яриа нэг юм энэ хүртлөө яриад хэлж өөрч энэ. Тэгээд сонсож байгаа үзэгч олон маань бас энэ талаас өөрөөр мэдээллийг бас авсан болов гэж бодож байна. Тодорхой хэмжээнд өөрөөс нь хэрэгтэй мэдээллээ. Тэгээд ерөөд аль болох миний хувьд болохоор хэлэхэд зөвлөхөд аль болох олон төрлийн мэдээлэлтэй байгаарай. Олон төрлийн мэдээлэл дундаас хамгийн зөв гэсэн мэдээллүүдээ өөрийнхөө үзэл бодол тулгуурлаад хүлээж аваарай. Тэгээд аль болох мэдээлэл дунд амьдраарай л гэж бас хэлмээр байна. Тэр тухайн хүн хөгждөг, мэддэг, олон зүйлтэй харьцуулж үзэж чаддаг, судалдаг, ойлгодог болдог. Олон хүнтэй ярилцаж, олон хүнтэй ингээд мэдээлэл солилцож нэг нэгнээс илүү их сураад авах юм бол бас хувь нэмэр оруулах юм байна. За зөвхөн одоо гэрэлт гэдэг бас ерөнхийдөө бол бас нэлээд том сэдв учраас хоёлаа бол миний бодлоос бүгд нь бол дэлгэрэнгүй нэг хүрчлээс ярих бол хангалтгүй л байх нь энэ тодорхой нэг удаагийн подкастаар яг үгүй нэг тодорхой нэг үнцгийг л болонгийн хөндөөл орхилоо гэж бас бодож байна миний бодлоор. Цамд үлагчтай хэлэх юм зүйл юу юм ямар ерөөдөө зөвлөгөө өгч юм уу? Зөвлөгөө юм бол яг хоо тэгээ бас нэг олон сэдвүүдийг бас хүндэж байгаа. Тэгээд сонирхолтой байх бах, тэг хэрэгтэй байх бах гэсэн сэдвүүдийг ярилцж байгаа бэлдээд зарим нь болохоос зэрэг өөрсдөө үзэл бодлыг илэрхийлээд явж байгаа. Тэгээд сонсогчд маань бас яг нэг авах гэхээ ухаанаар тэг юм болгон хоёр талтай. Заавал энэ зөв гэсэн юм байхгүй. Нөгөө талаас нөгөө 6-ийн таг нэг талаас нь хараад 6 нөгөө талаас нь хараад 9 гэд хэрэлдээ зогсож идэг хүний зураг байдаг шин. Тэр шиг бас тэгээ нэг хүн болгоны үзэл бодол өөр болохоор бас нэг бусад хүмүүсийн бас үзэл бодлыг сонссноор бас яг эргэнцээг хэлсэн шиг нэг хайрцаглахдахгүй бас нэг олон талаар бас боддог болох байх тий. Тий. Тэгээ би бас юу тийм яадаг л та хүмүүсийг ингээд аль болох олон хүнтэй уулзаж ярилцах гэж айгүй их хүмүүсээс найзуудаас хэлдэг. Ярилцаж үз. Тэгээд нөгөө хүмүүсээс мэдгүй мэдээлэл ав. Харилцан солилцох. Гэрэл ингээд олон хүнтэй тухайн хүмүүсийн үзэл бодлыг бас нэлээд ингээд асуудж байгаа байхгүй юу? Лабораторийнхоо бол сургуулийн найзууд бас ажил дээр хас асуухаар ингээд айгүй сонирхолтой мэдээлэл хэл тийм ээ хүмүүс ч бас ингээд бод харьцуулаа бас нэрэж тийм юм байшгүй бас ийм юм үзэс хараагүй юм байна. Ийм юм үзэс харуул зүгээр юм байна. Зөвхөн ингээд өөрийн уншсан мэдээлэлтэй толгуурлаад бас бодит амьдрал дээр яг хүмүүс юу гэж бодд юм бэ гэж харьцуулж үзээд тулгаарч нөгөө уншсан мэдээлэлээ баттгаах ч юм уу тий харьцуулж үзэх юм хөө замаар явал илүү зүгээр л юм байна л да. Харин яг үнэ.
Тэрэн цэдэ бас гоё сонин мэдээллүүд хүргэсэнд нь бас маш их баярлалаа. Айгу олон мэдээж авлаа. Солонгосын талаар мэдээгүй юм аа зөндөө мэдэж авлаа. Тэр чиний дэг нөгөө нэг эрэхтэд 8 эмэгтэй наагддаг. Тэр мэдээлэл их сонирхолтой байлаа шүү. Харин тийм. Ер нь бид амдаа ярьж авсан байна. Тэрийг шеэрлэнгүүтлээ эмэгтэйчүүдээ надад сайн хандаарай гэд тиймэрхүү постууд айгүй их яваадсан. Тэгээ би гайхаа тэгээд сайн харсан ч биш юм бэ шүү. Нэрэл ирчүүд нь цөөх эмэгтэйчүүд нь асар их юм байна л гэдэг бодолтой авсан. Ер нь бол ер нь л ирчүүд нь цөөх юм байна да Монгол орны эмэгтэйчүүд нь баг одоо 2 дахин илүү юм болов ч юм уу юм бодол төрдгөл бас нэг хэсэг. Чиний мэдээллийг сонсоод өстой хотлоо юм байна. Манайхан ч өстой бурж өгд юм байна даа л гэж бодлоо. Тийм байл. Шас. Өттэй хүмүүсийн тэгээ санийхаар ингэ бодохоор хүмүүсийн амд амьдсан ярианаас итгэж болохгүй юм байна. Яг үнэ. Статистик тоон зүйлсээ харж байхгүй. Тэгэлтэй биш үү. Тэрэнд итгэл 8 хүнд нэг эрэхтэй ноогддаг гэдэл итгэл явж исэн чинь биш юм лээ. За тэгвэл өнөөдрийн сэдвээ энд хүрээд өндөрлөв тийм ээ. Тийм бүтээрийн яриаг цаг гараад сонссон үзэгчид олондоо маш их талархлаа. Тэгээд энэ ярианаас багч болов мэдээллийн шин чанартай болон өөрийн бодоогүй санаагүй мэдээллийг авсан болов гэдэгт найдаж байна. Яг үнэ. За тэгвэл дараагийн дугаар хүртэл төр баяртай. За баяртай. Халиунаад бас баярлалаа. Яа баярлалаа.